Нэгдүгээрт би монгол хүн. Хоёрдугаарт эртэж монгол гэдэг ийм уулзалтанд ирж байхад би одоо монгол түмэнтэйгээ уулзна гэж ойлгосон. Тэгээд юуны төрөнд хүн өөрөө л одоо монгол хүн юм бол бус түүнийгээ хүндлэх хэрэгтэй. Тэгээд бусдыгаа хүндэлж, уулзах улсуудтайгаа хүндэлж Монгол дэглэмсэд ирсэн. Та ер нь хэр олон дэлтэй? Дээлээр ярих юм бол миний хөө юу шүү дээ одоо тоглолт Монголд ороод тэгээд одоо хар багаас минь эхлээд ээж минь ойж өгсөн тэр одоо дээл гэж ярий да хүүхдийн тэрнээс эхлээд одоо хүртэл бишгүй л дээл өмссөн. Тэрэн дотроос миний тоглолтын дээлүүд бол дэлхийн бусад одоо улсууд явсан 40 улс дотор явхад тэнд одоо өмсчүүлж байсан дэлхийд өөрийнхөө монгол дээлийг одоо өмсөж харагдж байсан. Тэгээд тайзнаар гараад дуулж байсан дөрүүд маань эдгээр ялангуяа Монголын дөрөд гарсан дөрүүд дандаа дээлтэй байгаа. Тийм учраас надад бол олон дээл байсан. Одоо тэднээс арим нь бол ялангуяа тэр гол оройлууд тоглож байсан хувцснууд бол дээлүүд одоо хүртэл байж байгаа л да. Тийм учраас надад байгаа. Та өнөөдөр зөв амьдрахын учир гэдэг сэдвэр бол залуучуудаа бас өөрийнхөө бас туршлагаас хуваалцсан болов гэж бодож байна. Тэгээ би ингэж боддог л да ер нь зөв амьдрахын гол утга учир нь эрүүл байх. За мөн дээрээс нь одоо гэр бүл хань ижил нь бас ингээд тусдын мөх ч юм уу тэгж би ер нь боддог л да зөв амьдрахын бол гол бас үндэс нь. Та ер нь юу гэж боддог вэ? Ерөөсөө бараг л чамтай адилхан бодно тоо. Тэгвэл зөв амьдрахыг сургаад байх хүн альчлалаараа харсан би биш л дээ. Тэгвэл өөрийнхөө амьдралын туршлагаас хэлэх юм бол над хэлхэмцэндээ байдаг. Ялангуяа залуучууд. Тэгээд миний амьдрч явсан, миний тэр амьдралын тэр сургаалыг хэлж байсан багш нар ах цахтаа улс шүү дээ бид нар чинь. Тэгээд Чингисийн үеэс эхлээд эртэж Монгол улсын хүмүүнийг хэлж байгаа баха гэж боддог. Ерөө хүн болсноос хойш тэр биднүүдийг буу болгосон элен цулцаас эхлээд ерөөсөө монгол хүн бол монгол хүн. Тэгэхээр энэ болгоны амьдрал нь, ажил нь, үйлс нь бүгдээрээ одоо монгол байсан гэж бодоод би Чингисийн монгол гэхэд их баяртай байдаг. Тэгээд тэрнийг бол би одоо өөрийнхөө амьдралын туршлагаас тэр амьдралын гүн ухааныг монгол хүний сэтгэл, сайхан сэтгэл, монгол хүний бусдад үлгэрчилж байсан тэр чинь бол Чингисийн үеэс эхлээд бид мэднэ шүү дээ. Би одоо жишээ нь уншснаар бол ер нь энэ дэлхийд үлгэршээ болох тийм л улс ба тийм ч хаантай байсан, тийм ч одоо түмэн байсан гэж ингэж бодож байгаа шүү. Хэдийгээр одоо өнөөдөр дэлхийд цөөхөн хүнтэй гэж ярьж байгаа ч гэсэн энэ цөөхөн хүн чинь Чингисийн удмууд. Тийм учраас энэ эрдэж Монгол гэдэг энэ сайхан хэллэг бол их чухал хэлсэн байх. Тэр үед бол ёстой өнөөхөө үүрээр л мөх ажлыг үүсэж байсан байх гэж ингэж босож тэгээ өргөлж тэр бүрэнхий болдоор тэр хооронд л одоо завгүй явдаг улсуудыг л хэлж байсан байх гэж бодож байгаа. Тийм учраас энийг одоо цаг уулзалтыг эхэлсэн түүнээс хойш 2-3 удаа оролцсон. Улам л одоо их хатайхан болоод байна. Цуглддаг улсууд нь сэгэднүүд их орж ирж байна. Ер нь тэгээд энэ уулзалтыг монголчууд болдгсон бол бүгдээр нь нүрэгч гисэн ийм уулзалттай байгаасаа. Тэгээд тийм учраас би энийг их хүндэлж байна. Нөхрөсөн дөрөгт Монголын үнэн чиг
Ахын онцон дүүшийг ачлал хүргэж явсныг ер нь монголчууд их залхуу байна гэх мэтлээ. Жог шүүмжлэлтэй ер тал руу бас их ярьжсэн л да. Тий. Ер нь би тэр талын хүн би багш хүн. Тэгэхээр багш хүн чинь бол өнөөх монголчуудын хэлдгээр тэр Чингис юу штэ. Өөрөө эхлээд өөрийн зас. Тэгээд гэрэн зас гэдэг нь гэр бүлийн зас. Тэгээд одоо цаашаа болвол тэр анд нөхөд өөрийнхөө Монгол их орондоо одоо өөрөөр хэлбэл миний төрсөн Монголын сайхан орон гэдэг эннийхэн төлөө тэрэнд хийж байгаа бүтээж байгаа бүх юмыг залруулж засахын засаж олигтой чанартай болгож энэ тал руу хандаасаа гэж бодвол шүүмжлэх тал руу илүү байдаг. Би багш хүн учраас болж илүүл тэр дутагдлын засах юмсан гэж явдаг. Тийм учраас тийм үг их гарч байгаа бах. Тэгсэн юм болгоныг шүүмжлээд байж чадахгүй л дээ. Би бүгдийг мэддэг ч хүн биш. Тэгтээ өөрийнхөө дуршлагад дайралтсан Монгол хүн ийм байгаасаа гэдэг талаас бол ярьсан юмдаг бол би хэзээд хэлнэ. Хэлж байсан, хэлж байгаа хэлнэ. Та тэгвэл манай яг үзэгчдэд хандаад монгол хүн яг ямар байх хэвтэй юм бэ? Монгол хүн гэдэг ямар байх вэ гэхээр монгол хүн Чингисийн хаан удам шиг л байгаасаа гэж. Тэр үеийнхэн тэр замбараатай, жаягтай, дэг жаягтай, ах цахтай тэр одоо тэр хүний агуу хууль тэр хүний агуу өнөөдөр дэлхий Чингисийн дипломатиар амьдарч байгаа дэлхий. Дэлхий өнөөдөр монгол хүний жишг тэр дайчин тэр эрлэх тэр одоо чадамгай тэргээр амьдарч байгаа шүү. Тийм учраас манайхны тэр дэлхийд гаргаж байгаа амжилтууд өнөөдөр дэлхийд цөөхөн хүнтэй мөртлөнгөөс тараагдаад үлгэрч болж байгаа явдлыг л би сая одоо Чингисийн удмуудыг хийж байгаа ажил гэж бодно. Тэгээ ийм л байгаасан гэж хэлье. Таны ер нь ингээл ярьж байгаа байл манай илхүү кинон дээр та гардаг штэ. Яг тэр кинонд гардаг шиг л байх. Яг тэрнээс ер нь өөрчлөгдөг байшаа та нэр. Энэ таны одоос ингээд нууц нь юу байна ер нь? Энэ ердөө миний ээжийн одоо амьдрах философи гүн ухаан гэж хэлнэ л дээ. Тэгтээ Монгол их хүн эцэг хүн тэр Чингисийн ухаанаар л амьдарч ирсэн улсууд. Тийм учраас миний ээжийн хэлсэн үг бол сайн муу хоёрыг алиж битгий хэтрүүлж байгаарэ гэж амьдралдаа. Яг тийм. Яг тэгж хэлсэн үг. Энэ бол одоо өнөөдөр санууштай юм байгаа юм. Монголчуудын сайнд нь ойртож, цаараас нь холдож ингэж амьдрах хэрэгтэй. Хэтрүүлж өрдөө болохгүй юу ч битгий хэтрүүлж. Энийг би дахиад давтаа хэлчих би олон удаа хэлсэн байгаа уулзалтан дээр. Жишээ нь одоо ердөө оо гэдэг үсгээр ярил л дээ. Ууж битгий хэтрүүл. Ууралж битгий хэтрүүл. Унтаж битгий хэтрүүл. Тийм ээ? Одоо ууралж битгий хэтрүүл гэхчээтэй. Тэгэл цаашаа бол одоо бүх өгшгүүд юу гэгүүлэгчтэй хэлж болно шүү дээ. Тэгтэрээс энэ болгон чинь дандаа хэтэрсэн юм болгон буруу тийшээ явдаг. Тэгээд одоо тэр монголчуудын тэр муу тал залхуу тэгээд тэр атажитөө энэ юм бүгдээрээ арилаасан. Тэгэх юм бол монголчууд тэр л одоо монгол хүн ямар байгаа тэргээр л явах байх. Тийм учраас энэ сайхан ирээдүйн рүү тэмүүлцгээ зойр мөрөөд тэгээд тэрнийхэн төлөө зүтгэж
зүтгэж байсан зүтгэж байгаа зүтгэгч болно. Тэрнийхэн төлөө 21-р зуунд доотлол нь одоо би хэлж байгаа юм шүү. 120 наслах юм шүү бүгдээрээ. Ялангуяа та нар. Намайг хүн болгосон тийм ээ ээж аавах гэж одоо тэгэл миний тэр амьдрал манд харилцсан багш нар тэр зөвлөж байсан улсууд агуу эрдэмтгүүд энэ болгон чинь бүгдээр ингээд эднэр зөвлөгч авах юмсан хүнээс юм сурах юмсан сурснаар бусдад сургах юмсан гэдэг энэгээр явж ирсэн амьдралыг тэр ах чинь зөв хэлсэн байна л да. Тэр ч одоо тэр чинь надад дүү хүн. Тэгтээ тэрийг хэлж байгаа явдалд бол би баярлж байна. Яг гэвэл миний явсан замаар санаад ирсэн хүн юм байна л гэж хэлье. Би яаж юм түрүү таныг нөгөө гуншигын дурч Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын жижигчин хайдгаа гэж зарлахаар нэх гой цаанаасаа ууж юм сайхан. Тантай ингээл хүмүүс бүх хүмүүс зураг авахыг хүсэл. Ер нь та юу ч ингэдэм алдар хүнд нэр хүнд ч гэдэг юм тийм зүйлийг ер нь юу гэж боддог вэ? Би их даруу гээд нэг манай хүүхдүүд ялангуяа залуучууд даруу гэдэг нэг жаахан тийм дарамтд байгаа юм шиг тийм юмны хогоор орчих гээд байдаг штэ. Тэр даруу гэдэг чинь бол тэрнээс чинь болоод дорой болдог. Монгол хүмүүс тийм биш. Хэзээш тэр дорой болж байгаагүй. Даруу зам би тэр даруу зам ингээд хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Тэгээд тэр дарвч дардайн боловч бултай нэгдэг Монгол хүний зан шүү. Тэр өөртөө итгэлтэй явах хэрэгтэй Монгол хүн. Тэр ямар ч охин ба ямар ч хүү бай өөртөө итгэлтэй ар багасаа эхлээд одоо өдөө болтор наслахтан хүртэл тэр итгэлээ битээ алдаг гэж. Энийг хэлье. За баярлалаа танд. Тэгээд таньс эрүүл их аз жаргал хамгийн сайн бүхнийг хүсэн гэрөөй. Миний эрүүлээр хэлж байгаа миний хөө энэ эрүүлийг миний ард түмэн миний монголчууд бүгдээрээ энэ эрүүлийг эрүүлээр болох болтугай. Тэгээд аз жаргалтай урт насны жаргах болтугай. За баярлалаа танд эрүүл бас батайших болтугай. Өнөөдрийнхөө сурвалжлагаар бид үзэгч та бүхнийг Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын жүжигчин хайдвагаатай олзууллаа. Харин хөтөлбөр үргэлжилж байна.